Нэг Дуулал номын 142 дугаар бүлэг. Дуу хоолоогоороо эзэнд чангаар хашгирлаа би. Дуу хоолоогоороо эзнээс гуйлаа би. Сүнс минь миний дотор суултахад зам мөрийг минь та мэдэж байжээ. Явах тэр замд минь надад та тусламж минь болж. Аяа эзэн, би танд хашгирч хэлэхдээ миний хорогдох газар амьдын нутагт миний хувь та юм аа. Хашгирах дууг минь анхааран сонсооч. Учир нь би маш дорд болгогджээ. Миний хувьд сэтгэлийг минь та өөртөө авч би таны нэрэнд талархал өргөе. Та надад өгөөмөр хандах учир зөвтүүд намайг хүрээлнэ гэжсэн. Амен. Та бүхэнд эзний гайхамшигт өдрийн мэндийг хүргэе. Хамтаа бүгдээрээ өнөөдрийн цуглааныг эхэлцгээе. Эзний өмнө хамтаа залбирцгаая. Халелуя Иесус. Хаадын хаан эзэн эзэн Бурхтын бурхан бүхнээс дээгүүр оршигч. Орчлын ертөнцийг оргүй хоосноос бүтээхдээ тэнгэр дэлхий түүнд оршигч. Бүх зүйлүүдийг өөрийн үгээр бий болгосон. Йехова их эзэн минь. Та өнөөдрийн яг энэ цагт энэ өдөр та өөрийн гайхамшигт оршуугаар чуулгануудтайгаа хамт байж гэрээсээ цуглаан дээрээсээ үнэхээр хаа байгаа газараасаа таныг хүндлэн магтаж байгаа. Эрэгтэй эмэгтэй таны бүх хүмүүсийн дээр өөрийн нэгүсэл ариун сүнсний тусалгаа ба магтаалын хүч чадал үгийн эрх мэдэл ба залбирлын галыг та буулгаж өгөх болтугай гэж залбирч байна. Есүс эзэн минь, энэ цаг бол таны цаг. Та дэлхийн өнцөг болон бүрд алдаршигдах яруу алдрын цаг үлээзээ. Та өөрийн сүнсээр өөрийн оршихуугаар бидэнд хамт байгаач. Би таныг магтъя. Би таныг магтахдаа халелуя хэмээн зоригтойгоор магтъя. Халелуя хэмээн яруу алдартайгаар таныг бид магтъя. Яагаад гэвэл та бол үхлээс амилсан, үхлийн хатгуурыг хугалсан. Та бол амьд эзэн. Та бол үнэхээр амилсан эзэн учраас таны яруу алдрыг, таны хүч чадлыг бид магтъя. Халелуя эзэн, та алдаршаач. Есүсийн нэрээр. Амен. 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 Бүгдээ хамтаа суудлаасаа босоод эхэлснэ. Магтцгаая. За бүгдээ хамтаа өөрийн оюун бодол, зүрх сэтгэлийн тэр судалтаа бидний эзэн Есүсийг хаан судалтаа залаад бүгдээ хамтаа баяр хөөртэйгээр тэр түг түмдийн эзнийг магтцгаая. Hallelujah.
эсний орснууд түүний бүгдээрээ зоригтойгоор магтцгаая. Улам итгээр чангаар эсний магтцгаая. Итгэхгүй байдлын дуунаар чи түгээр эсний магтцгаая. Халелуя Иесус. Амен. Иесус улам итгээр чангаар эзэмийн таны бүгдээр хаан хэмээн амьсгал хүч чадвартай. Hallelujah, Yesus. Hallelujah. Makti hallelujah. Nandito magti Yesus. Makti hallelujah. Amen, Yesus. Hallelujah. Эцэг бид өөрсдөө таны амьсан хүч чадал таны үхлийн хатхуурыг хугалсан эрх мэдлийг тань магтаа Есүс. Халелуя Есүс, Yeshua таны нэрээр шимтгэлээ. Hallelujah. 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 Yeshua, Yeshua. Hallelujah. 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 Yeshua, Yeshua. Бидний хүч чадал болсон. Халелуя. Yeshua юдагийн астан бидний ятгш эзэн ичхүрийг угаасан дэхэн бидний бүх магтаал болсон. Yeshua юдагийн астан бидний аврагч эзэн. Халелуя. 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 Yeshua, Yeshua. Halleluja, 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 Yeshua, Yeshua. Halleluja, 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 Yeshua, Yeshua. Halleluja, 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 Yeshua, Yeshua.
Есүс Бурхны бяцхан хураа Амен. Үхлээс дахин амьсан хаан Христ аврагч эзэн Амен Есүс. Үзэндээ ядан дийгч хаан Өөрийн арбиг үзэрнаа Яшуа мөнхийн Yeshua мөхөд хаан Тэр удахгүй ирнэ Халелуя 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 Yeshua Yeshua Халелуя 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 Yeshua Халелуя 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 Yeshua Yeshua Халелуя 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 Yeshua Yeshua Халелуя 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 Яадаг чизний үнэстэн бүр магтагдав Халелуя 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 Ирээрээ Есүс эзэн Халелуя Есүс. Халелуя Яадаг чизний үнэстэн бүр магтагдав Халелуя 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 Ирээрээ Есүс эзэн Халелуя 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 Яадаг чизний үнэстэн бүр магтагдав Бүх соёл багтуулсан Есүс. Халелуя Ирээрээ Есүс эзэн Халелуя 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 Yeshua Yeshua Халелуя 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 Yeshua Халелуя 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 Yeshua 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 Yeshua Амен. Тэгээ бидний эзэнд бүх алдар магтаал нь байх болтугай. Тэгээд бидний цорын ганц амьд эзэн болсон түүний өмнө ирээд хамтаа залбирцгаая. Тэгээ эзэн хэлэхдээ би чиний төлөө бодсон бодол Тэнгэрийн элснээс ч илүү их юм а гэж хэлсэн. Тэгээд түүний бидний төлөө зориулсан хайр ямар үзэсгэлэнтэй вэ? Ямар сэтгэл булаан бэ? Тэгээд бүгд хамтаа түүний өмнө талархан залбирцгаая. Бидний төлөө хийсэн таны агуу үүс болгон зөвхөн таны хайраас болж үлээ Есүс. Таны хязгааргүй хайр ямарт төрсөөр ирсэн харцаа танадаас борж байсан билүү харанхуй сүдэрт тусан цоргон цэмэд гэрэлхийгээ та хайра танадаас олдуулж байсан билүү Таны хязгааргүй хайр ямагт түшсээр ирсэн харцаа танадаас борж байсан билүү
бидний төлөө золиос цагаан цамид ирэлтийгээ цаа Хөөсгөр бидний хайраар таны тэр боожсэн сэтгэл болоо төгсгөр агуу хайртай юу тааж зүрдэшгүй тань юу тааж зүрдэдэмби Халелуя Таны хайр ямар ч өдрөгч болов гişиг гişгүүр болов Таны хайрын гişгүүр байдаг Цоцгүйгээр бидний Тэмээ Иесус. Бид яг энэ газар зогсож байгаа газар болно. Бас гэртээ байгаа хүмүүс. Хаан байгаа газараа бүхий л хүмүүс яг энэ цагт таны агапе хайрыг таны тэр нөхцөл байдлаас үл шалтгаалan
хизээж хувиршгүй өөрчлөгдөхгүйгээр бидний хайрладаг таны тэр агуу хайрыг мэдрэхийг хүсэж. Энэ бүхэн зөвхөн таны сайнаас болж, таны нэгүслээс болж, таны авралаас болж бид энэ газар зогсож байна. Танд баярлалаа Иесус. Таны хайрыг бид мөнхөд магтах болно. Таны үзэсгэлэн төгс ямар ч хэр буртаг байхгүй. Ямар ч гэм нүглийн сүйдэрч байхгүй. Тэр ариун хайрыг тань шүтэн магтаа Иесус. Тань талархан таны гайхамшигтай нэрээр залбирлаа. Амен. Яа, магтаалынхандаа баярлалаа тэгээд. Бас амьсны баяр болох гэж бид бас амьсны баярын дуу амьсантай холбоотой дуу нэлээд дуулж байгаа шиг байна тэгээд. Энэ жилийн амьсны баяраар бас олон хүмүүсийн сүнс бас аврагдах болтугай, амьлах болтугай гэж өрөөж байна мэн. За, бүгдээ сонь сайхан юу яцгаана. Өнөөдөр манай Болдогийн гэр бүл маань манай цуглаанд зочлон ирсэн байна. Болдогийн гэр бүл ороод ирсэн чинь манай цуглаанд дүүрээд бүр багтахгүй шинжтэй болоо явчихлаа. За, тоосоод хэдүүлээ бас сайхан танилцсанаа. За, бас лайваар чуулганд оролцож байгаа хүмүүстээ эзний өдрийн мэнд хүргэе. Оролцох хүмүүстээ бас эзний өдрийн мэндийг хүргье. За, 3 сарын сүүлээс 2-7 хоног тий. Өнөөдөр чинь сүүлийн 7 хоног биш тий. 20 тий. Тэгэхээр бид нэр 3 сарын одоо дараагийн 7 хоногийн бүтэнсэ өдөр бол амьсны баярын өмнөх бүтэнсэ өдөр буюу Palm Sunday гэж хэлдэг. Есүс яг Иерусалим хот руу орж байгаа. Тэр үед одоо олон юдэчүүд Есүсийг 70 модны мөчрөөр одоо 70 хосаана эзний нэрээр ирэгч гэж одоо хүлээж авсан байдаг. За энийг бол тэр 70 модны мөчрийг бол одоо Palm буюу тийм ээ Palm Sunday гэж бол нэрлэж байгаа. За тэрний дараагийн бүтэнсэ өдөр бол 4 сарын 4-нд бид нар яг Эхлэлчний амьсны баярын тэмдэглэх баярын цуглаан байгаа. За өчигдөр бас манай цуглааны хүүхдүүд маань бас ирж ийм шавран аяган дээр амьсны баяртай холбоотой юм зураг зурсан. За тэгээд тэр зургийг зурсныхын дараа одоо тэр зургийг зааж өгсөн багш тэр аягнуудыг авч яваад нөгөө галд шатаагаад тэгээ илүү нөгөө яг жинхэнэ нөгөө бат бэх тийм яг тонхоо аяг болгоод за тэгээд 9-7 хоногийн бүтэнсэ өдөр ирнэ. За тэгээд тэр аягийг бид нар амьсны баярын өргөлд зориулаад зарах юм байна. Тэгэхээр би дуудлага худалдаанд оролцуулна. Та бүхэн тэр аягийг бас худалдаж аваад амьсны баярын бас онцгой сайхан дурсгалтай сүмнэртэй болоорой гэж хүсмээр энэ. Тэгээд яг сүмнэр бол хүмүүс их хөвчлэн одоо тийм ээ ур хийц тийм ээ одоо ахуй соёлоос нь болж хүмүүс хадгалдаг. Харин амьсны баярын тэр аягийг бол утга учраас нь болж та бүхнийг бас худалдаж аваасаа гэж хүсэж байна. Амен. За. Айгуу тийм чухал ямар нэг юм алдчихсан юм байна. Алга болгоцсон ч юм уу. Алга болгочээд алга байна гэдэг ингээд амар бүр ингээд сандарч бүр ингээд одоо юу гэдэг те олдохгүй бол яана гэж хайжсэн хүмүүс байна. Баатара юу? Пассворта те. За яг үнэ те. Ялангуяа гадаадд явж хат одоо гадаад пассворта хайна гэдэг бол те. Сандарсан уу? За. Тэгэхээр бид нар заримдаа ингэж маш олон юмнуудыг магадгүй алга болцсон гэж хайдаг багтай мэ чухал зүйл байна. Тэгээд хизээ үлээ сайн санахгүй нь ямар ч талаас нэг айл нүлгэлтийн ажил хийгээд тэгээд манай багийнхан дээшээ гарцсан би нэлээ ардаас нэгээд яваад орсон чинь хавд гарч ирсэн монгол залуу маань нэг хаалгаа хурдаа гэх. Уул нь бол нэг айл нүлгч орохоор ч юм баг бүх хаалга маалгыг онгоолгоо бүх өрөөнийх нь хаалгуудыг онгоолгоод тэ балконы хүртэл онгоолгоод ингэж ер нь бол ажил хийдэг. Тэгсэн чинь хаалга хурдаа. Яач юу гэдгээс хаалгаа аасан чинь
цаана ингээд солонгосоо баах юм яриа. Тэгээ учрыг нь асуусан чинь тэр айл хоёр мууртай байсан. Хоёр муурных нэг нь алга болсон. Тэгээд нөгөөтгөө бүр хайгаад гараа явж магадгүй балкон хаалга бүх юм хааж агаад хайгац. Тэгээд ерөөсөө олдохгүй. Бүх өрөөг нь ор дагуур хаста хамаг юм ин хайс. Ерөөсөө олдохгүй. Тэгээ нөгөө гэрээ эзэн охин лугаа ярьж байгаа. Хүүе хоёр муурын чинь нэг нь алга болчлаа. Тэгсэн чи яг нөгөө охиных нь хайртай муурнууд, охиных нь яг хүүхдүүд гэсэн. Нөгөө охин ч уцын цаас уйлаад хурдан муур олооч. Бүр ингээд ан намайг өхийг хармаарай нөгөө бүр уурлаад болсон. Тэгээ тэрийг сонсон тэнд байсан мөн. Юу сүртэй юм бэ энэ одоо? Уурны төлөөг. Тэгээ нөгөө охин бүр ажлаас чөлөө авах хүрээд ирж байгаа. Тэгээ бид нар ч нэлээ ингээд хайгаад байжсэн чинь хамт гарч ирсэн нэг монгол залуу нөгөө бөөдингийн кошилтэйсэн зочны өрөөндөөсөн бөөдингийн ингээд хөмргөж харгалж хагаад тэгээ нөгөө бөөдингийн артлын цахилгааны ингээд бөөдин дотор нь хайсан чинь нөгөө мурч ингээд бөөдингийнх нь давууны завсраараа бөөдин дотор ороод нуугдсан байгаа. Өө энд дэвштэйгээ гаргаад ирсэн чинь бөөн баярлж. Йоо яшгүй муураа оллоо. Бид нар бол монгол хүмүүс бол сүртэй нэг ногоон нүтэн муураал болсны төлөө гэж бодохоор тий. Тэгтэл тэр айлын хүмүүсийн хувьд тэр муур бол маш их үнцэнтэй. Бараг үр хүүхчгэн. Тэгтлээ хайрлаж, тэгтлээ санаа зовж, тэгтлээ санаа тавьдаг. Одоо тийм учиртай. Яг монгол хүний хувьд бол нэг тийм чухал биш ч гэсэн тэр айлын хувьд солонгос хүний хувьд бол маш чухал муур байсан. Монголчууд бид нар магадгүй хайртай адууга хурдны морой алдчих юм бол бид нар бүр хушуу нутаг давж хэдэн 7 хоногор хэдэн сараар бид нар хайж явд адуудныхаа ирэлд явсаар олж ирж олох үедээ бөөн баяр болдог. Тэгэхээр магадгүй тэр хүмүүс муураа олсондоо баярлж. Монгол хүн адууга олсондоо баярлж. Харин бурхан юу олвол баярладаг бол. Бурхан юу хайж идэг бол. Бурханы хувьд юу маш их үнцэнтэй байдаг вэ? Бурхан юуны төлөө юугаач зориулахад бэлэн байдаг вэ? Бидний итгэдэг бурхан. Бурханы хувьд юу хамгийн үнцэнтэй юм бэ? Хариулт нь Библиэлд байна. Товчхондоо бол Бурханы хувьд хамгийн үнцэнтэй. Бурхан өөрийн хүүгийн амийг хүртэл зориулж олж авсан тэр үнцэнтэй зүйл бол та. Бас би. Та бидний төлөө Бурхан юугаач зориулахад бэлэн байдаг. Яагаад гэвэл та Бурханы өмнө юутай зөвлөшгүй үнцэнтэй учраас. Та биднийг олж авахын тулд та биднийг Бурхан өөртөө мөнхөд хамт байлгахын тулд тэрээр өөрийн хүүг энэ дэлхий дээр илгээсэн. Есүс яагаад энэ дэлхий дээр ирсэн бэ гэдгийг бид нар олон зүйлээр тайлбарлаж байна. Гэхдээ товчхондоо бол намайг олохын тулд алдагдсан байсан, төөрсөн байсан намайг олохын тулд Есүс ирсэн юм а гэдэг бол Библийн хөдлөшгүй баримт юм аа. Тэм учраас бид Есүс яагаад энэ дэлхий дээр ирсэн бэ гэдгийг энэ 7 хоног өнөөдөр бид нар дараагийн 7 хоног бид нар Есүс яагаад Иерусалим руу орсон юм бэ гэдгийг. Тэрний дараагийн 7 хоногт бид Есүс яагаад загалмаа дээр нас орж, яагаад Есүс амьдсан юм бэ гэдгийг. Юуны төлөө. Тэгэхээр Есүс яагаад энэ дэлхий дээр ирсэн бэ гэдгийг тайлбарсан Есүсийн өөрийнх нь заасан маш гайхамшигтай 3 том номлол Луг номын 15 дахь бүлэгт багтдаг. Лугын 15 дахь бүлэг дээр. За бүгдээр хамтдаа харъя. Луг номын 15 дахь бүлгийг бид нар маш сайн мэднэ. За 3 том номлолын нэгийг нь бүгдээр хамтдаа өнөөдөр бүтэн уншина. Бүтэн уншина. За бүтэн уншихтаа хэдүүлээ. Одоо нэг ишлэлээр нээлжлээд уншия. Би нэгийг, би 11-ийг, та хэд 12-ыг гээд 32 дугаар ишлэл дуустал та нэг бүгд
Бүгдээр ингэ чи сайн мэддэг сургаалт зөвлөл байгаа. Тэгээ энэ их сонирхолтой би энэ өчтөр номлоо бэлдэж байхдаа би ингээд ажигласан. Энийг бол бид нар энэ хэсгийг бол төрсөн хүүгийн сургаалт зөвлөл гэдээ бид нар ингээд яриад сурцсан. Тэгээд сүүлд 2013 онд одоо Монголын ариун бичээс нийгэмдгээс гарсан Библиэлд гарчигнуудтай болсон шүү дээ. Библи нөгөө тэ шинэ гэрээ. За тэгээ гарчигн дээрээ болохоор энд ингэж алдагдсан хүү ба гэд ахна гэж хэлсэн. Сургаалт зөвлөл алдагдсан хүү ба ахна гэдэг. Тэгэхээр ах トゥ хоёрын тухай ярьж байгаа. Тэгээд урд нь бол бид нар олон жилийн турш төрсэн хүүгийн л буюу дүүгийнх нь л тухай сургаал гэж харж байсан бол одоо тийм ээ одоо ариун бичээс нийгэмлэг бол энийг гарчгийг нь өгөхдөө орчуулагч нар маань сургаалт зөвлөл тодорхойлох цэг тавиад алдагдсан хүү ба ахна гэж одоо бичсэн байна. Тэгэхээр одоо сүүлийн үед бол цаасан Библийг хэрэглэхэ болсон гар утснаас харчаад байгаа тийм. Тэгэхээр яг цаасан Библийг харах юм бол ингэж гарч өгсөн байгаа. Их сонирхолтой. Тэгээд яг энэ санааг энэ Библиэд өнөөдөр би бас та бүхэнтэй хуваалцгав. За би 11 дугаар эшлэгийг уншаа, та бүхэн 12 дугаар эшлэгийг уншаарай. За. Тэр хоёр хүүтэй нэгэн хүн байжээ. Хэдхэн өдрийн дараа баг хүн хамаг юмаа хамаад алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч эд хөрөнгөө үрэн таран хийв. Тэгээд тэр явж уг нутгийн нэгэн иргэнийг бараатах болж мөнөөх нь гахаага хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Тийхүү тэр ухаан эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээнэнч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. Би цаашид таны хүү гэгдэх нь зогсгүй. Харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч гэж хэлий гэвэ. Хүн түнд аава би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүүгийгдэх зогсгүй гэв. Тарган тугал авчирч нядал бүгдээрээ найрлаж цэнгээ. Ууган хүн талбай дээрээ байжээ. Тэр буцаж гэртээ ойртон ирэхдээ дуу хуур бүжиглэх чимээг сонсоод тэр түүнд дүүчин ирсэн. Таны эцэг түүнийг 9 минут эргэж ирсэн тарган тугалд нидлуулв гэжээ. Хүн түнд хар олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хизээч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхдөдөө баярлах үед минь та нар ганц ишигч надад өгч байгаагүй. Эцэг нь хүү минь чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийг шүү дээ. Амен. За өнөөдөр бүгдээр хамтдаа түрүүний хэлсэнчлэн алдагдсан хүү ба ах гэдэг сэдвээр Есүс энэ дэлхий дээр яагаад ирсэн бэ гэдэг утга учирыг бүгдээр хамтдаа ярилцъя. За энэ сургаалт зөвлөл бол угаасаа маш тийм алдартай. Христэд итгэдэг хүмүүс ч гэсэн энэ сургаалт зөвлөлийг бол ихэвчлэн болол мэддэг. Ягаад энэ алдартай вэ гэхээр та бидний сайн мэдж байгаа
Рембрандтын зурсан одоо төрсөн хүүгийн иргэн ирэлт гэдэг энэ алдартай одоо зургаар дэлхийд даяар одоо энэ түүхийг бол мэддэг болсон. Тэгэхээр Германы алдарт зураачтай Рембрандт энэ зургийг зурсан байдаг. За энэ зургийг зурхтаа Рембрандт бол хэд хэдэн гол дүрүүдийг гаргаж зурсан. За мэдээж бол буцааж удаа. Мэдээж бол одоо А байгаа тий. Энэ А бол 2 хүүтэй гэжсэн. 2 хүүтэй. За тэгээд энэ еврей ёс заншлаар бол аав нас орсны дараа өвийг бол хөвгүүдтэй яг тэнцүү хувааж өгдөг гэсэн. Тэгэхээр энэ бол 50-50% авах хэрэгтэй байсан. А гэхдээ ёс заншил бол маш чанд мөрддөг нэг ёс заншил бол эцгийг амьд байхад хизээч эд хөрөнгийг хуваадаггүй байсан. Эцэг нь нас орсны дараа эд хөрөнгийг хувааж авах хэрэгтэй байсан. Гэтэл хүү бол өөрсдийн уламжлалт ёс заншлыг одоо зөрчиж өөрийнхөө одоо шунаг сэтгэлд автаж тийм ээ эцгийг амьд байхад нь гойсоор байгаад эд хөрөнгөнийх нь тал хувийг буюу 50%-ийг нь аваа авчиж байгаа. Тэгээд хол газар холын орныг зорж гэж хэлж. Магадгүй гадаад руугаараа явсан мэдгүй. Ямар ч лсэн явсан. Монголоос Солонгосыг зорж иж байгаа олон залуучууд ба. Олон хүмүүс. Гэтэ төрсөн хүүгээс яг эсэргээр холын орныг зорж ирээд Солонгост ирээд ажиллаж хөдөлмөрлөд олсон тийм ээ 5-10 цаасаараа Монголд байгаа аав ээж ах иш дүүс нартай тусалж тэд нарыг тижээж тий магадгүй тэд нарын төлөө маш их хөдөлмөрлөж. Харин энэ хүү бол эсэргээр аавын хамаг эд хөрөнгийг авчираад тэнгуүтлээ тийм ээ казино тоглоод тийм ээ биеийн үнэлэгчдийг аваад зугааццингээд архитаад бүрстаад сүүлдээ бүрдстаа юу ч гоо хоосорсон баг. Юу ч хоосор. Тэгээ ядчихт нөгөө оцсон оронд нь өсөглөн болчихж байгаа хөөг. Оцсон оронд нь эдийн засгийн чадамж байхгүй. Өсөглөн болоод нөгөө нөхөр чинь бүрстаад тууч хүнгээ алдаад тэгээ нутгийн нэг нөхрийг бараацсан чи тэр нөхөр нь оо яг чи надтай байвал гэж тэ гахаага хариулдаг ийм хүн бол. За тэгээ гахаа хариулсан. Гэхдээ бүр гахааны ч идэх хоолоор хотоодоо дүүргий гэсэн ч гахааны хоолыг идэх одоо эрх мэдэл байхгүй. Боломж байхгүй. За ийм хүү. Тэр мань нөхөр бол одоо яасан бэ гэхээр дампуурч тийм ээ гахаатай хамт амьдарч гахааны үнэртэй болоод ирж байгаа. Аав тэр. За энэ бол хүүгийн дүр. За хоёр дахь дүр бол одоо тийм ээ Рембрандт бол аавыг нь бол нэлээд настай хүнээр тийм ээ одоо дүрсэлж зурсан байна. Тэгэхээр Библи бол аав нь тэдэн настай байж байгаа гэж хэлээгүй. А гэхдээ Рембрандт бол нэлээд настай хүнээр. За аав бол юу хийж яасан бэ гэхээр хэдийгээр өөрийнх нь эд хөрөнгийг аваад ёс заншлыг нь нэвдээд өөрийг нь тийм ээ бүр маш дорд үзээд явсан хүүгээ яаж байгаа гэхээр буцаж ирэхэд нь болоос хараад гэж хэлж. Өөрөөр хэлэх юм бол энэ юг илэрхийлж байгаа гэхээр үргэлж хүү минь ирээсэ гэж тий. Үргэлж харж харуулдаж хүсэж хүлээж байгаа эцгийн зүрх. Тэгээд цаашлах бол Библи юу гэж хэлж байгаа гэхээр хүүгээ холоос хараад ирж байгааг нь хараад яасан бэ гэхээр өвөө хастаа хүн яасан гэхээр өөдөөс нь гүйсэн гэж байгаа. Өөдөөс нь гүйсэн. Тэгтлээ хүүгээ хүсэж санаж хүүгийнхаа төлөө үнэхээр тийм ээ битгэрч ингэж байсан тэр өвөө тэр аав хүүгийнхаа өмнөөс гүйсэн. Тэгээд тэрж авсан. Хүүтэйгээ уулзсан. Тэр гахаан үнэртэй тэр үнэхээр тийм ээ үнэхээр гим нүглэр асуудлаар дүүрэн байсан. Тэр хүүгээ магадгүй тэр эцэг л тэрж чадах байсан. Өөр хүмүүс магадгүй тэр хүүг тэрэх байтгаа жоохон ордон пүү ямар байлаар үнэтэй цаашаа магадгүй зарим нь хэлж чадахгүйгээр тийм ээ ор дайраа биш бэнэ тэр залуу орд бол балиар үнэр гэдэг юм те ордч болохгүй ш ямар балиар үнэртэй
Ер нь тэр чинь маа лампа нөхөр гэсэн. Тэр ихтэй өөтгөө нөхөр гэсэн. Тэр ихтэй арчаагүй байгаа гэж. Магадгүй хүмүүс тэгж ярьж. Харин ганцхан эцэг нь л үгүй. Ямар ч хилээцгааргүйгээр, ямар ч болоод, ямар ч хаалтгүйгээр бүтэн зүрхээрээ тэрж авч, хүүгээ үнсэж, хүүгээ өөртөө эрхлүүлж цээжиндээ нааснууд эцгийн зүрх, эцгийн тухай ярьж байна гэсэн. За энэ бол эцгийн зүрх буюу эцэг хүний төр төрхийг илэрхийлсэн. За энд нэг нэлээд ууртаа сууж байгаа нөхөр байна. Рембрандт бол энэ зурганда энэ нөхрийг ахыг нь гэж зурсан байна. Ах бол нэлээд ууртаа гэж байгаа. За тэгээ ууртаа бүр уурлаа тийм ээ ууртаа байгаагаа бол яаж байгаа гэхээр нэлээд Библиэлд бол яг тэр хэсгийг Иесус энэ сургаал зөвлөгийг ярихдаа бол нэлээд тодорхой хийсэн. Та наавын найзуудтайгаа тийм ээ уулзах үед нэг ганц ишиг ч гэсэн гаргаж өгдөггүй ээжж таны хамаг эд хөрөнгийг үрэн таран хийгээд ирсэн энэ нөхрийг ирэнгүүт та тарган тугал нэталж гарт нь бөгөж зүгэлгэж хамгийн сайхан хувцсуудыг өмсгөөд тахтаа яад юм бэ? Магадгүй зүгээр орчин үеэр төсөөлөд ярих юм бол аав нь хамгийн сайхан хувцсуудыг авчиргаж зарснартаа хэлэгдэн тийм ээ. Гэрийнхөө үйлчлэгч нарт хэлэгдэн. Магадгүй хамаг брэндүүдийг авчирсан хөлдөн Nike өмсгөөл тийм ээ. Одоо юу вэ тийм ээ. Үнэхээр одоо маш сайхан хувцалж оромгоор нь өөрчилсөн. Үүнийг харсан ах маш их ууралж. Ингээд энэ түүх бол хамгийн гол агуулга бол 32 дугаар ишлэлээр дуусж байгаа. За 32 дугаар ишлэл дараагийн ишлэлийг харъя. Дараагийнх нь ишлэл. Энд хэлж байгаа. Ууралсан тэр ахад аав нь хэлж. Харин энэ дүүчин үхсэн байсан. Гэтэл амилжээ гэж. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой гэж. Баярлан цэнгэх. Бид янз бүрийн шалтгаанаар баярлан цэнгдэг. Тэ? Ялангуяа манай монголчууд тэ? Цэргийн баяр, март, цагаан сар, энэ жил тэ? За тэгээ ухраагаад явах юм бол тэ? Зөндөө баяр. Янз бүрийн шалтгаан. За тэгээ төрсөн өдөр онхны баяр, янз бүрийн баяр. Янз бүрийн шалтгаан. Бурхан юунд баярладаг вэ гэхээр сүнслэг байдлаараа Бурханыг мэдэхгүй учраас үхмэл байсан. Тэр нэгэн хүн сүнслэг байдлаараа Бурханд алдагдсан, Бурханыг таньж мэдэхгүй байсан тэр нэгэн хүн олдоход тэр нэгэн хүн сүнсээр амьлахад Тэнгэрт ер бусын баяр хөөр болтгоо гэж Библи хэлсэн ба. Библи хэлсэн. За түүх бол ерөнхийдөө бол гол санаа бол энэ буюу тийм ээ. Түүх бол ингэж өөрөлдсөн ба. Жохон наривчлан харъя. Жохон наривчлаа. Тэгэхээр Есүс 15 дугаар бүлэг дээр Луухын 15 дугаар бүлэг дээр 3 сургаал заасан. Алдагдсан хонь 99 хоньтой байжгаад биш 100 хоньтой байжгаад нэг хонь нь алдагдаад 99 хонь үлдсэн. 99 хонь орхиод нэг хоньныхоо төлөө явж байгаа хончны тухай ярьсан ба. Хончны тухай. Тэгэхээр 99 байгаа юм чинь нэгээр яах вэ гэж үлдэхгүйгээр 99 хоньоо орхиод нэг хоньныхоо төлөө явж байгаа тэр сургаалт зөвлөлөөр дамжуулаад Есүс юуг өгүүлсэн бэ гэхээр үнэндээ бол эзэн биднийг буюу нэг хувийн төлөөч гэсэн нэг хүний төлөөч гэсэн эзэн явдгиймаа гэдгийг хэлж байгаа. Нэг хүний төлөөч гэсэн. Дараа нь алдагдсан зоосны тухай буюу гээгдсэн зоос 10 мөнгөн зоостой байсан нэг хүн нэг эмэгтэй тийм ээ мөнгөн зоосоо тоолсон чинь нэг нь байхгүй болсон. Нэг зоосоо олохын тулд тэр бүр бүх юмаа ухаж төнхөж хайж зүйлдэ хогон дундаас олсон байт. Есүс байгаа юм чинь нэгээр яах юм бэ гэж бодоагүй гэсэн үг. Бүгднгийн одоо тийм ээ олж бүрэн болохын тулд нэгийн төлөө Бурханы зүрх сэтгэл нэгийн төлөө ч гэсэн цохилт юмаа гэдгийг
энд энэ сургаалт зөвлөлөөр дамжуулан хийсэн баг. Тэгэхээр бурхан нэг хүн ч гэсэн маш үнцэнтэй буюу бурханы зүрх сэтгэл нэгийгч бүү алт гэсэн зүрх сэтгэл байдаг. Нэгийгч бүү алт. Нэгийгч бүү алт. За тэгэхээр бүгдээр хамтаа бодоод үзье л да. Та энэ амьдралдаа нэг хүний төлөө бүх юмаа зориул гэвэл хэн байх вэ? Таныг одоо нэг хүний төлөө бүх зүйлээ зориулаач гэв. Хэн байх вэ? Магадгүй ээж чинь, тэ? Магадгүй эхнэр чинь, эсвэл нөхөр чинь, тэ? Магадгүй би хайртай өөр хэн нэг ах чинь, эгч чинь. Гэтэ энэ бол хэцүү сонголт. Хэнийг нь сонгох вэ? Бурхан болвол бурхан учраас тэрээр энэ дэлхий дээр байгаа 7 тэрбум хүнийг бүр тийм ээ үннийг болгоны төлөө бүхнээ зориулахад бэлэн байдаг. Бурхан нэгийг ч гэсэн алдахыг хүсдэг. Тэгэхээр яг үнтэй адилхан энэ зүрх сэтгэлийг өнөөдөр Христэд итгэж хүмүүс бид нар тээж явах нь маш чухал юм байна. Энэ чуулганаас нэгийг ч гэсэн алдахгүй байх юм. Би энэ алдахгүй гэдгийг итгэлийн хувьд ярьж байна. Алдахгүй гэдгийг би сүнслэг амьдралын хувьд ярьж байна. Алдахгүй гэдгийг бурхантай хамааралтай амьдралын тухай ярьж байна. Мэдээж бид тийм ээ хүн болгоны төлөө явна гэдэг амаргүй ч гэсэн өнөөдөр энд байгаа хүмүүс ятаа бид нар нэг хүнийг барьж аваад ятаа бид нар хоёр хүнийг барьж аваад яг тэр хүний төлөө тэр хүнийг итгэлээр барьж босгохын тулд тэр хүнд үнэхээр санаа тавьж тэр хүний төлөө залбирч тэр хүнд үйлчилж тэр хүнийг хайрлаж тэр хүнийг барьж байгуулж босгож дагалдагч болгон бэлтгэх ийм үйлчлийг хийх нь үнэндээ бол та 1000 хүний өмнө гараад номлож 1000 хүний өмнө гарч хөгжим тоглож 1000 хүний өмнө гарч магтаал удирдах 1000 сайн үйлс хийснээс ч илүү чухал юм аа гэсэн. Өөрөөр хэлбэл таны тийм ээ үйлчилж танаас болж эзэн дээр ирж байгаа төөрсөн алдагдсан тэр нэгэн хүнээс болж тэнгэрийн дэваачинд байр баяр болтгоо гэдгийг Библи хэлж байна. Мэдээж магтаал чухал. Мэдээж хөгжим тоглож байгаа чухал. Мэдээж эзний үгийг номлож байгаа чухал. Гэхдээ таныг 100000 хүний өмнө номлоход тэнгэрт баяр хөөр болно гэж хэлээгүй. Харин алдагдсан нэг хүн ирэхэд тэнгэрт баяр хөөр болтгоо гэж Библи хэлж байгаа. Алдагдсан нэг хүн. Нэлээд хэдэн жилийн өмнө бид нарын явж исэн одоо Монголд байгаа цуглаан дээр нэг чинээр найзаагаа авчирсан маа цуглааны итгэгч. Тэгэхэд би бол пастор болоогүй байсан. Нэг хаа та манай найз сайн мэдээ яриадаг очив. Тэгээд би тэгэлгүй байх юм. Угаасаач би тухайд цуглааныхаа шинэ хүмүүсийг хариуцдаг байсан. Тэгээд би нөгөө залуутай хамт ирсэн залуутай уулзаад юм ярьсан. Тэгээд за өнөөдөр анх удаа цуглаанд ирсэн. Цуглаан дээр ямар санагдсан? Яг хөө тажгуудтай яг хөө сонирхол юм байна. Гайхал байж байна. Тэр залуу яг шинэ хүмүүс юу гэж хариулдаг вэ? Яг л тэргээрээ ингээд хариулсан. Тэгээд би тэр залуу сайн мэдээ ярьж ирсэн. Сайн мэдээ яриад тэр залуугаас яг нэг онц тавих асуултыг асуусан. Хизээ нэг цаг чи бурхны өмнө очиод бурхан чамаас асууж ин л та. Бурхан би чамайг яасан гэж тэнгэрийн дэваачиндаа оруулах вэ гэж асуувал чи юу гэж хариулах вэ гэж. Тэгсэн чи надаас тэгж асуухгүй хоо гэж тэр залуу. Яагаад гэдгсэн. Би асуулгуулалтгүй тэ шууд дэваачинд орно. Тэ тэр бол ерөөсө бурхнаас илүү их мэдлэлтэй өөрийгөө ярьж байгаа тэр залуу. Гэхдээ яагаад гэдгсэн. Юу гэсэн үг юм би тэгээд ер нь бол сайн хүн. Би бол хүнд нэг нүгэл хийгээд идэггүй. Би бол ер нь сайн хүн. Би бол хүнд хоргүй хүн гэдэг талаасаа ингээд нэлээ ингэж одоо
үрийж тий нэлээд ингэж ярьсан. Тэгээ бид тэр залуутай сайн мэдээг хуваалцаад хүн бол гэмтэй учраас бид бурхны алдраас салсан ингээд яриад хамгийн сүүлд нь бид юун дээр ерөөсөө зөвшөлдсөөгүй гэхээр тэр бурхнаар хайрлуулаагүй. Тэр бурханд итгэсэн итгээгүй. Есүс миний төлөө загламаа дээр совлогдоогүй. Би угаасаа л деваачнд орно. Ерөөсөө амар тийм баттай байгааз. Тэгээ тэр хүний төлөө амар талаас яриагаа дуусгахын өмнө залбираа тэгээд дуус. Харин нэлээд хэсэг хугацааны дараа тэр залуу хэдий тэр үжил бодол нь өөрчлөгдөхгүй байсан ч гэсэн найзтайгаа үргэлжлүүлэн цуглаанд тийм ээ итгэхгүй ч гэсэн ирсээр байжгаад зүйлдээ бол итгэж болсон. Итгэж болохтой нэлээд чансаатай итгэж болсон. Нэлээд тийм ээ одоо нэлээд юу гэдэг одоо хүчтэй тийм ээ юмны наан цааныг маш их боддог. Тийм одоо төлөвсөн итгэж болсон байдаг. Яагаад гэвэл тэр хүн магадгүй тийм ээ бурхан дээр ирэхийн тулд бурханаас маш олон асуултуудыг асууж. Яагаад гэдэг асуултууд нь бурхан хариулсаар байсан. Тэгэхээр эзэн дээр ирэхэд тийм ээ магадгүй зарим хүмүүс маш амархан эзнийг хүлээж авдаг бол зарим хүмүүс маш хэцүүгээр тийм ээ хүнд хэцүү асуултуудыг тавьж янз бүрийн байдлаар хүмүүс ирдэг. Тэгээ яг үнэндээ бол юу асууж байгаагаас илүүгээр хэн эзэн дээр ирж хэн эзнийг олж эзнээс авралыг авч гинэ гэдэг бол хамгийн чухал юм агс. Сургаалт зөвлөл маань харах юм бол бид нар ажиглахгүй өнгөрөөж болохгүй бас нэгэн гайхалтай одоо дүр зураг бол энд юу гарч байгаа вэ гэхээр хүү бодож байгаа. Одоо энд надад гахааны ч хоол олдохгүй. Харин аав минь хөслөгдөж байгаа хүмүүс талхаар элбэг байгаа да. Тийм учраас би очиод ятаад аавынхаа зарц боолно болё. Зарц боолно. Өөрөөр хэлэх юм бол энэ даруй зүрх сэтгэлээр энэ гимшсэн зүрх сэтгэлээр энэ өөрийгөө хэн болсон гэдгээ олж харсан зүрх сэтгэлээр аавынхаа өмнө даруугаар ирсэн тэр залуу аавыгаа эренгүүт нь яасан вэхээр би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлдсэн гэж хэлээд өвдөг сүгдэж цөхөрс суусан. Яг энэ үед үнэхээр аав нь тийм ээ хүүхдээ өрөвдөн гүйжир тэрж үнсэж байгаа тэр аав хүүгээ аль хэдийн уучлсан байсан тэр аав хүүгээ олсондоо баярлж байгаа. Түүнээс тооцоо хийв. Хүүгээ олсондоо баярлсан тэр аав хүүгээ за яах вэ? Би чамайг уучлаад түр ч гэсэн чамайг өөрийнхөө хүсний одоо ажилчин болгож явъя гэж хэлв. Харин тэр хүүд санаж ирснээс нь хэдэн мянга дахин илүүгээр хандсан буюу хүүгийнхаа гарт нь бүгзүүлгэж хувцаслаж эргээд амьсан хүү минь гэж хүлээж авч байгаа. Ингэж хүлээж. Төрсөн хүүтэй адилхан бид нар бүгдээрээ л эзэн Есүс Христийн сайн мэдээг мэдгүй байх та. Гим нүглийн дунд бид нар үнэхээр зоргоороо дураараа амьдарч хүснээ хийж өөрсдийнхөө нүдэн зүв гэсэн болгоныг үйлдэж бид үнэхээр гим нүглээр дүүрэн амьдарч байсан. Харин Бурхан бидний төлөө өөрийн хүүгээ илгээснээр тэр бидний төлөө ирсэн Есүс Христ загалмаа дээр бидний төлөө амиа өгч урсгасан тусаараа бидний бүх гим нүглийг аль хэдийнэ уучлсан ба тэрээр биднийг аварсан тэр Бурханаас болж бид хизээч гсэн Бурханы өмнө ирэхэд уучлагдсан нэгэн байна. Бид хизээч гсэн Бурханы өмнө ирэхэд Бурхан бид нарыг тэрхэхэд бэлэн. Хизээч гсэн бид Бурханы өмнө гимшин ирэхэд Бурхан биднийг аль хэдийнэ өөрийнхөө хүүхэд хэмээн тооцсон байдаг. Энэ бол өнгөрсөн цаг дээр буюу Есүс аль хэдийнэ хийчихсэн зүйл. Уучлсан, аварсан. Аль хэдийнэ бид Бурханы хүүхдүүд болсон.
Хоёр дахь ажиглаж болох чухал зүйл бол угаасаа л аавыгаа орхиж яваагүй аавтайгаа хамт байсан ахын дүр төрх. Үнэн дээр бол ахын дүр төрхийг харах юм бол би нь бол аавтайгаа байсан. Өдөр болгон аавтайгаа. Бүр тэр байтугай бүр аавгаа хий гэсэн болгоныг хийж бүр зарц мэт аавтайгаа хамт байсан тухай бүх өгүүлж байгаа. Гэхдээ би энэ хамт байсан ч гэсэн хандлага нь зүрх сэтгэл нь ааваасаа маш хол байсан хүүгийн дүр төрхийг хандлага нь зүрх сэтгэл нь дүүгээ бүр өхүүлчихсэн тэр ахын зүрх сэтгэлийг дүүгийнхаа төлөө дүүгээ бодохдоо үдсэн яталт өшөө хорслоор дүүрэн байгаа тэр ахын дүр төрхийг бид энэ зүйлээс харж дүүгээ ирсэн чинь ууралж. Гэхдээ уурлахтаа ер нь бол гол ууралж байгаа шалтгаан нь бол ирмүг ирэхэд энэний төлөө найр хийгээд тахтай. Ирмүг ирэхэд энэний төлөө тархан тугал ядлаад тахтай яат юм. Ийм сэтлээ. Тэгэхээр ахын зүрх сэтгэлийг харах юм бол ууралж байгаа шалтгаан нь бол юун дээр төвлөрж байгаа гэхээр эд баялаг дээр төвлөрж байгаа. Эд баялаг. Хэдийгээр бид нар өнөөдөр чуулганд ирж байгаа ч гэсэн бид үргэлж өөрсдөө зүрх сэтгэлийн хандлагыг шалгах хэрэгтэй. Та яагаад энд сууж? Та яагаад чуулганд ирж? Та яагаад бурхан залбир? Та яагаад бурхантай хамт? Тэгэхээр хараа би чуулганд ирэхгүй төөрж гим нүгэлтэй замаар өөрийнхөө хүслээр амьдарч гин үү? Чуулганд байгаа хэрнээ зүрх сэтгэлээрээ бурханаас хол амьд. Аль нь бурхны хувьд алдагдсан зүйл. Хоёулаа бурхны өмнө энэ хоёр зүрх сэтгэл хоёулаа бурхны өмнө гимшиж яг л тэр төөсөн хүү шиг өөрийгөө даруусган бурхны өмнө ирэх. Дахин хэлээ. Бурхан эзэд тэрж авахд бэлэн байдаг. Бурхан бид нарыг сэтгэл санаа сайхан байх үедээ гараа сунгаад миний охоо, миний хүү гэж тэрж аваад сэтгэл санаа таагүй байх үедээ таашаа гэж түлхдэг тийм бурхан биш. Яв гэж хөлөөрөө жийдэг тийм бурхан биш. Нэг болохоор зүрх сэтгэлээ зориулаад нэг болохоор нуруугаа харуулдаг тийм бурхан биш. Бидний бурхан бол түрүүн бид нар дуулсан ч төгс төгөлдөр үцгсэнтэй тэр хайраараа бид нарыг хайрласан баг. Энэ хайрын илэрхийлэл, энэ эцгийн зүрх сэтгэлийн илэрхийлэл юугаар бидэнд хамгийн тодорхой харагдсан бэ гэхээр түүний хүү Есүсийн энэ дэлхий дээр ирсэн шалтгаанаас болж тэр шалтгаан тэр ирээд хийсэн үйлдэлээс нь болж бидэнд хамгийн тодорхой харагдсан. Тэр бол юу гэхээр Есүс яагаад энэ дэлхийд ирсэн? Төвсөн хүүг олохын тулд, алдагдсан хонийг аврахын тулд, гээгдсэн тэр зоосыг эргүүлэн авчрахын тулд, тэр хогон дунд байсан зоос мэт гим нүглийн хогон дунд байсан бид нарыг олж цэвэрлэж авахын тулд, гим нүглээс минь салгахын тулд Есүс энэ дэлхий дээр ирсэн байна. Есүс энэ ирсэн шалтгаанаа яаж 100% биелүүлсэн бэ гэхээр эх 7 хоногийн фитнес өдөр бүгд хамтаа Иерусалимд Есүс ороод юу хийсэн талаар үргэлжлүүлэн бүгд хамтдаа ярих болно гэсэн. Та бол Бурхны өмнө маш юутай зүйлсгүй үнцэнтэй. Таны Бурхан үргэлж өөр дөрөө ирээсэй гэж хүсдэг. Яг л тэр эцгийн зүрх сэтгэлтэй бидний Тэнгэрлэг эцэг юм аа. Амен. Хамтаа бүгдээрээ залбирцгаая. Бүгдээрээ хамтаа дахин их эзний өмнө суудлаасаа болсон зогсъё. Тэгээд эзэнд хандан бүгдээрээ хамтдаа өөрсдийн зүрх сэтгэлд байгаа хандлагыг дотоод ертөнцтэй байгаа бурхантай яг ямар харилцаатай байгаагаа дахин бүгдээрээ нэг харцгаая. Ахын зүрх сэтгэл байна уу? Дүүгийн зүрх сэтгэл байна уу? Гэмшиж ирж байгаа тэр дүүгийн зүрх сэтгэл
Бурхны өмнө өөрийгөө даруусгаж байгаа. Тэр дүүгийн зүрх сэтгэл надад байна. Эсвэл магадгүй гомдсон, бухимдсан, ууралсан, бурхантай тэрсэлсэн тийм бардам зүрх бид нарын дотор байгаа юм шиг үстэй. Өдөр өөрсдөө дотоод ертөнцийг эргэн харж эзний өмнө залбирцгаая. Өнөөдөр эзний үгээр дамжуулан эзэн бидэнд хэлж байгаа гайхамшигтай тэр сайн мэдээ. Бурхан аав таныг үргэлж хүлээж үд. Бурхан аав таныг хизээд тэрвэрэн авахтаа бэлэн бий. Бүрүүлж байсан билүү. Та бол Бурханы өмнө юу ч зүйлшгүй үнцэнт. Харахгүй сүдэрт тусан цоргон цэвэт гэрэлгийгээ та. Эзэн бидэнд өөрсдөө даруусгал. Эзэн танаас хайртай юу тааж зүрлэшгүй. Хайртай юу тааж зүрлэгдэмгүй. Төгс тоглолтоо халдаа зөрчлөлт. Алтрыг эзэн яруу хатар цахас ялагч эзэн. Бид үнэхээр Инрэлтний үслийн инэшгүй хаа. Үзэсгэлэнтэй эзэн таардаг шиг. Сэтгэл болон агуу хайртай юу тааж зүрлэшгүй. Хайртай юу тааж зүрлэгдэмгүй. Амен. Иесус халелуя. Өнөөдөр хамтдаа эзний хайрыг магтацгаая. Түн бүгдээр хамтдаа үнэхээр зөв сэтгэлийн гүнээс түүний хайрыг үнэхээр яруу алдартай тэр үжигсэнтэй хайр хэмээн эзэн бүгдээрээ магтаалаа. Хайртай надаас холдуулж байсан билүү. Үгүй эзэн таны хязгааргүй хайр ямаг төрсөөр ирсэн. Арцаа та надаас буруулж байсан билүү. Харахгүй сүдэрт тусан цоргон цэвэт гэрэлгийгээ та. Үзэсгэлэнтэй сэтгэл болон агуу хайртай юу тааж зүрлэшгүй. Хайртай юу тааж зүрлэгдэмгүй. Төгс тоглолтоо алтрыг эзэн яруу алдар цахас ялагч эзэн. Инрэлтний үслийн инэшгүй хаа. Үзэсгэлэнтэй сэтгэл болон агуу хайртай юу тааж зүрлэшгүй. Хайртай юу тааж зүрлэгдэмгүй. Төгс тоглолтоо алтрыг эзэн яруу алдар цахас ялагч эзэн. Инрэлтний үслийн инэшгүй хаа. Эзэн минь бид нэгийг ч алдалгүйгээр тэдэнд таны хайрыг хуваалцаж таны хайрыг бид бас дамжуулахыг хүсэж байна. Таны сайн мэдээг гэрчлэхийг хүсэж байна. Эзэн минь нэг хүний төлөө, нэг сүнсний төлөө та биднийг бэлтгэж, та биднийг бас илгээж, та биднийг бас үйлчлүүлж, та биднээр дамжуулан ялангуяа та Солонгостойгоо Монгол ахтан дүүсийг та өөртөө аваач гэж залбирanгуйч байна эзэн. Их эзэн минь таны зүрх сэтгэл нэгийг ч алдахыг хүсдэг учраас бид ч бас үнэхээр төөрсөн нэгний төлөө зориулалт гарган явхудаа туслаач. Танд баярлалаа. Үргэлжлүүлэн бүгдээр хамтаа
эзэн бэлдээ ирсэн өргөлөө хамтаа эзэнд өргөцгөөе. Их эзэнд чин зүрх сэтгэлийн өргөл үнэхээр итгэлийн өргөл түүнд бас таалагдах болтугай гэж хүсэж байна. Бүгдээ хамтаа энэ өргөлийг эзэнд өргөн залбирцгаая. Тэгээд бас чуулганыхаа төлөө мөн бас бүгдээ хамтаа Монгол солонгостойгоо монголчуудынхаа төлөө солонгостойгоо монгол чуулгануудын төлөө онцгойлоод бүгдээ хамтдаа бас яг ковидын хөө халдвар энэ хөө өвчний эсрэг бүгдээ хамтаа дахин залбирцгаая. Эзэн үнэхээр өөрийн гайхамшигтай ажлыг өргөжлүүлэн хийж энэ нөхцөл байдалд ч гэсэн олон хүмүүсийг эзэн ивэн нэгүсэж үнэхээр энэ вирусын тархалт бас хурдан хумигдаж зогсохын төлөө бүгд хамтаа дахин залбирцгаая. Халелуя Иесус. Эцэг минь би таны өргөлийг өргөж байна. Эзэн та өөртөө таалан сойрхооч. Эзэн минь бид бас тань үнэхээр өөрсдийн залбирал гуйлтуудыг өргөж байна. Эзэн минь та дэлхийн аврагын зар чуулганы дээр энэ чуулганы бүх итгэгчдийн дээр эзэн минь үнэхээр гонжод байгаа манай чуулганы хүмүүс, суунд байгаа хүмүүс, суул байгаа хүмүүс эзэн минь та бас үнэхээр юунинд байгаа хүмүүсийн дээр эзэн та ивэл хайрыг та дүүрэн болгож эзэн минь үнэхээр таны хүсэл, таны хүч чадал дотор үнэхээр энэ ковидын тархалт бас хумигдаж багасж үргэлж болж их эзэн минь бид бас иргэн чуулгандаа цуглах эзэн минь тэр боломжуудыг та бас нээж өгөх болтугай эзэн. Халелуя эзэн Есүс минь та өөрийнхөө гайхамшигтай ажлыг үргэлжлүүлэн бидний донд хийх болтугай. Солонгост монгол чуулгануудын дээр, пастор удирдагч нарын дээр их эзэн таны хамгаалалт, эзэн таны тослогоо, эзэн таны хүч чадал байх болтугай. Тэдгээр эзэн минь ковидын энэ үед хүмүүс үнэхээр олоолаа цуглахгүй байгаа ч гэсэн байгаа газараа эзэн таны хүндлэн магтаж эзэн минь үнэхээр магтаалын тэр гал эзэн минь үгийн ирэх мэдэл залбирлын тэр хүч чадлыг та өгөөч гэж залбирч байна эзэн. Бурхан минь танд алдрал эзэн та үнэхээр үргэлжлүүлэн тааштай хийгээч эзэн. Танд талархах Иесус. Эцэг минь та бидэнд үргэлжлүүлэн шантралгүйгээр, няцалгүйгээр, ухарлгүйгээр танаас залбирах төр залбирлын хүч чадлыг өгөөч. Эх 7 хоногийн турш бид бас залбирлаар эзэн тантай хамт байхадаа туслаач. Бид үргэлжлүүлэн үнэхээр энэхүү ковидын эсрэг залбирсаар байх болно. Эзэн та үнэхээр гайхамшигтай үйлдэх болтугай гэж бид хүсэн залбирч байна эзэн. Эзэн бурхан минь та өөрийн гайхамшигтай нэрээр үнэхээр чуулганы дээр Солонгос дахь монгол чуулгануудын дээр эзэн минь та бас үнэхээр өөрийн тэр гайхамшигтай хаанчлалын төлөө үйлчж байгаа бүх пастор удирдагчдын дээр нэгүслээ та дүүрэн буулгаж хам байх болтугай гэж гуйж байна эзэн. Тандаа талархыг, танд алдар өгөргий. Одоо биднийг аварсан их эзэн Есүсийн ивэл бидний төлөө цорын ганц хүүгээ илгээсэн бурхан эцэг таны хязгааргүй хайр өдөр бүр төөрөсдгийг гэртээ харих замыг нь зааж өгдөг. Ариун сүс таны нэгүсэл хийгээд эв нэгдэл нөхөрлөл энд байгаа хүн болгоны амьдралд энэ чуулганы дээр эдүүгээс ирээдүйн бүх өдрүүд хамт байх болтугай гэж Есүсийн нэрээр ерөн залбирлаа. Амен. Амен. За баярлалаа. Тэгээд эзэн ивэх болтугай өнөөдөр чуулгандаа ирсэн та бүхэнд баярлалаа. Мөн бас
За ирж амжаагүй лайваар оролцож байгаа хүмүүст бас талархъя. Эх 7 өдрийн бүтэнс өдөр 2 цагаас бүгд хамтдаа дахин эзний магтан хүндэлцгээе. Тэгээд амьсны баяртай холбоотойгоор та бүхэнд тэмээ 4 сарын 4-нд бид нар амьсны баяраа хийх байгаа. Тэгэхээр тэр үед бас цуглаандаа та бүхэн бас лайваар оролцож байгаа хүмүүс цуглаандаа биеэрээ ирж болно шүү гэдгийг хэлмээрээ бид нар даалаа хариж байгаа томсгоод зайгаа бариад бид нар бас баярхаа цуглааныг хийх болно. За эзэн та бүхнийг эвэг холтгоо баярлаа баяр та.